Сайн байцгаана уу. За тэгээд та бүхэнтэйгээ TikTok нэвтрүүлгээрээ хэсэг хугацааны завсарлаа. За энэ яг л бас нөгөө 12 сард за тэгээд дээрээс нь нөгөө 12 сар өнгөрөөд манай Монголын нөгөө олонний танилуд бүгдээрээ одоо нөгөө Вьетнам явцсан юм байна. Тэгээд Вьетнамаас ирэх болоогүй гээд жоохон тийм зочин тиймэрхүү байлаа. Тэгээд ер нь цагаан сар өнгөрөөж байгаа TikTok маань дахиад одоо үргэлжлэнэ. За тэгээд TikTok-т минь нийтдээ 150 одоо ойролцоогоор олонний танил орсон байна. За тэгээд TikTok-оос дараагийн удаа бас одоо юу гэдгийг спортын за дээрээс нь одоо энэ түүх судлаачид за тэгээд одоо хоол судлаач та тэгээд ер нь жоохон тийм нийгэмд хэрэгтэй бас нөгөө нэг асуудлуудыг ярих бас нэг юм төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд тэр хугацаанд яах вэ гэхээр би ерөнхийдөө бас Японы одоо энэ хоолны соёл за Японы одоо энэ ресторан одоо зоогийн газрууд кофе шопууд за хүнсний дэлгүүрлүүд за тэгээд дээрэс нь гудамжны нөгөө нэг юм хоолнууд за тэгээд фуд стрит те яг тиймэрхүү холбоотой бас дугааруудыг хийхээр бас төлөвлөж байгаа. За энэ яг л би өөрөө ч бас одоо сүүлийн үед энэ Япон хоол те хүнс одоо энэ соёл ч гэдэг юм уу те энэ үйлчлэгээний соёл ч юм уу энэ бүгдийг одоо суралцаад бас сонирхоод бас явж байгаа. За тэгээд алсын ерөнхийдөө тийм бодлого байгаа. Гоё юм Итали тэгээд Япон хоолны тийм гоё микс тийм гоё бас шинээр одоо юм үүсгий гэж бодоод байгаа. За тэгээд тийм учраас судалгааны ажлууд маш их байгаа. За тийм учраас бас хажуугаар нь бид нар бас гоё тийм нэвтрүүлгүүд хийх одоо санаа байна. За тэгээд санаа байна гэж жоох эхлээд одоо эхнийхээ дугаарыг би энэ яриагаар бол эхлүүлэе гэж бодож байгаа. За тэгээд өнөөдрийн эхний дугаар бол юу вэ гэхээр одоо би энэ яг Киото хотод ирсэн байгаа. За Киото хот нь үнэхээр бас гоё хот юм байна. За тэгээд бас энэ хотуудаас хамгийн одоо эртний хотуудаа бас зүйсээр ордсон байна. Тийм учраас энд одоо яг тэр хуучны хэв маяг нь маш их хадгалагдсан хотуудын одоо нэг юм байна. За тэгээд дээрээс нь бас эндхийн одоо 400-500 жилийн түүхтэй бас хоолны тийм гудамжууд бас тийм газрууд байд юм байна. Тэгээд тэнцэнээс эхнийхээ дугаарыг бас хий гэж бодлоо. За тэгээд маш гоё гэж сонссон. Тэгээд одоо би энэ Киотогийн одоо стейшн буюу төв барзаал дээр бол кофегоо сууж байна. Тэгээд та бүхэндээ бас нөгөө би найзуудтайгаа хүлээхдээ эхлэлээ ямарч хийчээ гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлэг болгон дээрээ би бас яг Япон одоо энэ тийм алдартай бас хоолнуудыг Монголд байгаа одоо юу гэдэг нь материал те хийх боломжтой бас хоолнуудыг одоо гэртээ очиж хийх болно. Тэр хамтдаа зөмөрөө бас туршингаа тэр гоё хоолнуудын зөмөрөө бас хий. За мөн дээрээс нь дугаар болгон дээр гоё хүнсний дэлгүүрүүдээс яг тэр хоол хийх гэж байгаа материалуудаа зөмөрөө сонгож аван. За тэгээ бас эндхийн хүнсний дэлгүүр Монголын хүнсний дэлгүүр ялгаа нэг байгаа. Үн өртгийн бас одоо юу гэдэг ялгаа хэрэг байдгийг тэрийг бас хий гэж бодож байна. Ингээд одоо би удахгүй автосон цуугаад нөгөө интернеттэй ойрхон маань 2 км-ийн цаана 3 км л юм байна. Тэгээ тийшээ очиж зөмөрөө эхнийхээ одоо блог энэ нэвтрүүлгийн микс гэж би яриад байгаа. Энд тийм ярьж байгаа тэгээд таалагдах гэж бодож байна. За ингээ ямар ч хэлсэн эхнийхээ дугаарыг хий. Японд би энэ байх хугацаанд нэг нийтдээ нэг 10 гаруй нэвтрүүлэг хийх төлөвлөгөөтэй ирсэн байгаа. Тэгээд эхнийхээ дугаарыг ямар ч хоол хүнстэй яг толгойтой хүн учраас хамгийн эртний хоолны гудамжаар явж үзье. За нөгөө нэг нишики гэдэг нөгөө зах дээр нь ирсэн. Зах гэж одоо хоолны гудамж юм. Бараг ингээ харангууд нэг захаас нөгөө зах нь бол харагдахгүй байхгүй. Километр байгаа маш. За ингээд эхнээс нь орж ирээд зөмөр байгаа үзнэ. За энэ одоо манайхны яриад нөгөө King Crab гэдэг. За энэ King Crab-ыг одоо жинхэнэ хавчны махыг энд одоо амсч болох нэ. За би угаасаа хавчинд нэг тийм дуртай биш болохоор юу яа. Энд нэг зөвөн газар байна. Энэ дээр хүмүүс ирээд юу идэв шүү. За энэ одоо 8 айлч нүд байна. За энэ беби октопус жижиг юм 8 айлч байна. Энийг би амсч үзье гэж бодож байгаа. За энэ их зөв үед байна. Энийг хараа штэ. Одоо гэрэл харуул. Йоо. Хөл мөл нь ямар зөвөн ч юм. Толгоо молгоо чагцсан баг шиг. За энэ ингээ 400 yen. Энэ араа. За манайхаар нэг 9000 төгрөг юм ааш. За энийг идэж үзье. Гэтэ амт нь үнэн
Гоё юм шүү. Амар чихэрлэг юм. За энэ толгой нь бондгын толгойтой идчихтэй байх та. Толгойн дээр өндөг хийсэн байна. Тэгээ ер нь бол нэг ягтай л автай юм. Хэд чихэрлэг тэгэл одоо манай Монголын ойролцоогоор ярил Украин чансан чихэртэйг үзээ шиг л автай. Өөр бол гоё юм байхгүй. Тэгтээ хараа өрмөцсөн амттай. За энд нэг амар юм олж харлаа. Энэ бол зөвөр жинхэнэ нөгөө юу гэх юм бэ? Аим шигэн том гүзээ хэлцэг байна. Энэ бол харь гаргийн гүзээ хэлцэн бохоо. За энэ яа болох юм бэ? Одоо энэ алюминий хэмжээг хараад байна. Тэгэхэд алюминий хэмжээтэй ойролцоо байгаа байхгүй. Энэ вау. За энэ нэг ширхэг нь одоо 800 yen гэдэг юм байна. Бараг л одоо 20,000 төгрөг авцаа юм хайш юм. За тэгээд 2 сараас 6 сар хүртэл Японд одоо энэ гүзээ хэлцэгний өдрөл байт юм байна. За энэ саяны том гүзээ хэлцэгний би бол амсаагүй байна. Гэтэ нэг ноото баха. Ийм том байна гэж бас эвгүй л байна. Тэгээд дом мон одоо ингэ жижигхэн загас магас одоо 9 жорын юм баг шүү. За гол нь нөгөө шигэнтэй олон вагю махан амтлаа. За энэ нөгөө вагю махны газар баг шүү. Ваа. За энд бол ингэ вагю суши хийж. За энэ нөгөө сүртэй махан байна. За ийм шорлог авч идэж амсч үзье. За энэ бүр төрсөн хүмүүстэйгээ тансгалцсан ба шүү дээ. За иймэрхүү юм гэлээ. За энийг авч цөмөрөө тест үзье. Японд ирсэн юм чи одоо энэ гоё алдартай махын нэгдэх бол болохгүй л үү. Ямар ч захиал. За энэ талд нь юу вэ? Энэ нөгөө дахиад махан. За вагюга цөмөрөө захиалчих. Энэ одоо 2000-ын нэг юм одоо 4 хэрчимтэй махан одоо 20,000 төгрөг юм байна. За энэ бол нэг 1500 гэдэг чинь. За бас нэг 10 хэдэн мянга цагаат. За ямар ч энэ хоёр махнаас нь амсч үз. За энэ дээр ингэ шүү шарах юм байна. За саяны нөгөө махыг амслаа. За энэ нөгөө вагю махных нь одоо шорлог гэж юм. За тэгэн гутаа нөгөө вагю махны суши гэсэн байна. За тэр бол ч баналтай санагцсан. Мангар нэмэх нөгөө маха. Дээрээс нь газан хошуугаар халааж ирсэн аа. Шууд будааг ороо гэсэн. Энэ яг гоё юм байна. Ер нь бол Японы вагю мах энэ алдартай юм маш тослог байдаг. Одоо манай алдарсан үхрийн махыг бодвол манайхад юу юм бэ нэг үхрийн махны өөхөн дээр махан дээр гой зузаан байдаг бол эдний мах нь бараг тэр өөхөн дээр махан дотор орцсон юм шиг л нэгт өртөө тийм зарчмын ялгаа бол байхгүй. Гэхдээ яг идэхэд нөгөө нэг маш их нөгөө өөхөн нөгөө нэг судалтай болохоор айгүй тийм зөөлхөн юм шиг санагдаж байна л да. Гоё юм да. Маш тослог байна. За одоо ингэ зүгээр далайн хоолных нэг үн амсаа. За вагю мах бол гоё байна. Хөдөл угаасаа бялуурж өгөхээр. За энд бол өстой маш их гадны жуулчтай байна. За ер нь хараад байхад нэг 30-40% нь бол хятадууд баг шиг байна. Тэгээ үлдсэн тэгээ солонгос молонгос Малайз, Филиппин тэгэл шарууд марууд. Тэгээ хятадын жуулчдууд их байна. Ер нь зүрсэн нэг 5%-ний 3 нь бараг хятадууд баг шиг. За энд их гоё юм байна. За энэ бол одоо Японд ирснийх тий хамгийн түрүү намсч үзэх юм бол эдний одоо green tea powder гэж байна. Ногоон цайны одоо нунтахаар хийсэн маш олон төрлийн юм байна. За энд ингээд хар зайрмаг, майрмаг тэр одоо цэлцгнөр, мэлцгнөр юу байгаа юм бэ мэдэхгүй. За энийг зөвмөрөө бас сонирхож үзье.
За энэ нөгөө мочи нь байна. Одоо нөгөө мочи гэдэг нөгөө нэг юм ялцанхаа цагаан будаагааг одоо балбсаар байгаа тийм гол шиг болгоод одоо хийдэг. За энэ харалтай ёо. За ер нь бол зарим юм нь бол Японд бол үнэтэй санагдсан надад бас. За одоо жишээлбэл зарим юм нь Монголыг бодвол бас амар хямдхан байгаа. За энэ жишээлбэл ийм гоё одоо зарим хүний коктейл аавал те мочита доороо юу гэдэг 1100 йен гэдэг чинь оролцоо нэг 20,000 төгрөг юм уу? 500 йен чинь ер нь 10,000 төгрөг болоод байгаа. За тэгээд эндээс гоё бас бэлэг аваа явд юм шиг байна. За ногоон цайны одоо кек мек ингээд гоё байт юм байна. За ногоон цайны юу амсч үзэл гоё юм бэ? За ер нь энийг явахтаа аваад гэртээ очиод иднэ. Энэ мочи юунаас нь авч иднэ. Одоо нөгөө цагаан гурилыг цагаан будаа гэх юм уу да. Ногоон цайтай олоод баг зэрэг чихэртэй олоод ийм болсон. Ёо энэ чинь бүр вараби мочи юм. За. Энийг тэгвэл явахтаа авъя. За нөгөө нэг далайн юм олоод авчлаа шүү. Эндээс харин жинхэнэ том шримп авч яваад гэртээ очиднэ. За энийг бол зөвхөн энд иднэ гиндэ. Is possible eat here? How much one piece? 700. За. За нэг ширхэг юм одоо хисaan одоо 700 йен гэж ойлгож байгаа 9,000 төгрөг юм уу. За би энийг бол идмээр санагдчихлаа. За тэгээд маш олон дунгууд байна. За энэ төрөний нөгөө иддэг нөгөө 8 л дотроо энэ толгоон дотор нь юу байгаа вэ? Өндөгтэй байсан. За энэ бас гоё төрснүүд байна. За энэ төрснүүд энд бол арай жоохон үнэтэй байна. Дэлгүүртэй хямдхан байсан. Дэлгүүрээс нь ер нь надад аваад. Окей. За энэ чэнэс нэгийг цөмөр аваад идээд үзье. Үнэтэй байна. Дэлгүүртэй хямдхан байсан. Дэлгүүрээс нь ер нь надад аваад. Окей. За надад одоо ингэ бэлдэж өгч байна. За шууд онгоолгоод энэ одоо баг амьдараа байгаа гэсэн үг. За. Окей. This with lemon juice. За энэ ингээд лимоны шүүсийн дээр нь хийцэн гинэ. Маш гоё одоо хүүтэн байна. За энэ өөрөө айгүй тийм өвөрмөц бас гоё амттай. За. Ихтэй гоё яснаас нь гоё ингээд салгаад авч. За тэгээд энийг шууд сорох хэрэгтэй. Thank you. За ер нь тэгээд нэг юм одоо яг юуны амттай гэхгүй ер нь чи тэгээд нэг ялцанхай амтнд жажлаад итсэн гэсэн үг. Гэхдээ за яг ингээд шууд нэг одоо мэдрэмжийн хэлийгүүл эхлээд одоо түүхий голоос барьсан загас байна шүү дээ. Загасыг барьж аваад хайрцын нөгөө жунгарлцсан юм долонгуудаа араас нь түүхийн өндөг одоо сорцсон юм шиг тийм мэдрэмжтэй. Гэхдээ бас тэр нэмгний жуус мөстэйгээ холио идэхэд бол маш гоё байдаг. За тэгээ Киото хот бас нөгөө юугаар их алдартай. Дарсалсан ногоогоор их алдартай. За тэгээ миний одоо энэ талд байгаа одоо энэ ногоонууд бол дарсалсан ногоонуудыг бас яозоор нь тавьсан байна. Киото хот нь бас нөгөө газар тариалан тийм дарсалсан ногоо, далаан одоо яг далайн гэдэг одоо хоцорлоор ийм далайн бүтээгдэхүүнээр бас алдартай байдаг. За тэгээд саяны энэ хясааг бас идэхэд бол бас хаяа нэг идэхэд маш гоё байдаг. Та нарт бас Японд ирвэл амсаар үзээрэй. Бас Монголд бас энийг бас
мэрсэр бас зарагдж байгаа харагддаг. Маш гоё байдаг. Энийг бас шараад хэрэгсэн ч бас болно. За энэ нөгөө дарсалсан ногоонууд бол эдгээр бүр ингээд гоё бүхэл бүхлөөр нь ингээд нэг нэгээр нь гоё уудна шүү дээ. За энэ нөгөө радиш буюу редискнүүд байна. Одоо энэ улаан редиск. За энэ байцаанууд эдгээр бол маш гоё амттай. Одоо энэ цагаан луу муу ингээд давсанд ингээд арцсан. За тэгээ энэ бол энэ араа эдгээр нь бас янзын гоё амттай. Тэгээ манад бас энийг зарж идэм а. Тэрнийг Япон үндэсний төвгүүд байгаа. Тэн дээр эдрийг бас зарж байгаа. Одоо цагаан сар болж байгаа юм чи. Юугаараа хэдвэл бууцтайгаа хэдвэл эдгээр бас янз. Йоо. Яа бо. Эдрийг хараач. Энэ минийг хар л та яа. Энэ одоо цэнхэр энэ хашногоо шүү дээ. Хашногоо гоё дарцсан байна. Ер нь Японы дарсан ногоог ядад ногоог бодвол амтлагч баг та. Яг тэр өөрийнх нь ногооных нь амтыг гоё гаргадаг. Нэг бол гоё халуун ногоо могоо хийгээд одоо эдгээр бол энэ кимчи юм шиг байна. За эдгээр бол зөвхөн гоё яваа. Ер нь явахдаа нэгийг авч явдаг. За энэ дарсан ногоонууд бол үнэхээр гоё. За тэгээд ийшээ явъя. За ингээд энэ за энэ Японоос галзуурч. За энэ бол манай нөгөө архичингуудын газар байна. Нөгөө архин дортой хүмүүс энэ суусан байна. За энэ саке амтлангаа гёцануудыг бол идэж байна. За бид нөгөө самархоо маань тэнд баг шүү байна. За энэ вагю махнараа вагю стейк 5000 йен гэнэ. 5000 йен чи 125,000. Нэг стейк амтлал 125,000 байна. Нэг ийм шорлог аваад одоо хийдэ 40,000 төгрөг юм байна. Амжигтай үнэтэй Kobe beef гэнэ. За энэ бүр алаа ич 60,000 төгрөг. За энэ нөгөө бидний түрүүний идсэн нөгөө мах байна. За энэ Kobe нь одоо бараг вагюгоос арай үнэтэй байд юм шиг байна. The finest beef in the world. Хамгийн лаг мах, дэлхийн хамгийн лаг мах гэж. Үн бол аимшигтай. За энэ нөгөө миний яриадсан сайн том шримпний темпура авах шиг байна. Хай. За энэ шримп темпура гэж байна. За энэ самархог та харж байна. Ийм том. Одоо миний гарын алганаас том байгаа. I want one tempura. One. За тэгээд энэ гой ногоонуудыг ингээд шаардсан байна. Ерөнхийдөө энэ бүрээд аюу гой шаардсан байдаг. Энэ чихэрлэг төмс бүрээ ингээд шаардсан. Энэ их гой. Болоо. Би энэ темпураг л одоо идэх гээд байгаа шүү дээ. 500. Окей. За эхлээд мөнгө аавна гэж байна. First money яа. За манай хүн эхлээд мөнгө аавна тэгээд юм аавна. За яг энэ хэсэг нь бол ерөөсөө ингээд саке уугаал. Окей. За энэ бас дуурдаг юм дуурангууд нь ирээд аваарай л гэж. За энэ дум бас их гоё юм. За гэтээ эдрийг удаа хийдвэл яг галзуурна. Би бол ганцхан замсуулах гоё. Тэрнээс олон дахин хийдвэл бол аимшигтай. За энэ жинхэнэ нөгөө нэг хавчны нөгөө нэг махнууд ах шиг байна. За энэ бяцлаг маслагтай ингээд. Энэ их гоё загас байсан. За энэ grilled sweet fish гэдэг нь одоо нөгөө чихэрлэг загас гэж бас байд юм шиг. Би хаана л нагаанууд явж байхдаа нэг амсч ирсэн. За ийшээ явж харъя. За нөгөө жинхэнэ сушинууд ч юм байна да. Ёо. За энэ минтайко гэдэг энэ далайн одоо зарагийн нөгөө нэг дотор байдаг нэг муухан. Хүмүүс их дуртай байдаг. Би бол тэрэнд өстө дургу. За манай нөгөө юу болсон гинэ.
Темпурамен болсон гэж байна. За маш том самархоо идэх нь. Окей. За ингээд шримп авчлаа нэг ойролцоогоор миний гарын алганаас том шримп байна. За энийг очиж идье. За энэ баг зэрэг лимоны шүүс байна. Нимбэгний шүүс бид бол дуртай. Нимбэгний шүүс нээч. За энэ нөгөө нэг шримп темпура энийг тэг явахдаа би бүр том байгаа. Тэрнээс бас нэгийг авч гэртээ бас шарж идэж байна. За энэ зүгээр амс. Энэ юм гой шараг байна. Өөрөлдөн амар тийм дулаан байна. Үгүй яахтай тэгээд хаяа нэг идэхэд бол шримп темпура бол гоё. Байнга л авдаг. Бас шарсан уурсан юм чинь тиймх байна. За ямар ч гэсэн нөгөө юугаа Монголд нөгөө нэг том шримп бас байдгүй одоо самархоо төдийлөн нэг таарддаг болохоор бас хаяа идмэр санагдах юм. Идчихлээ сэтгэл санаа амарчлаа. Тэгээд темпураг бас хэрхэн гэртээ бас хийж болохоор вэ гэдгийг бас энэ дугаарынхаа би юу төгсгөл дээр гоё та бүхэнд үзүүлнэ. Тэгээд Монголч гэсэн гэртээ гоё янз янзын ногоогоор темпуранууд хийгээд идэх боломжтой. За тэгээ өөр санаа ачимгүй юу вэ зүгээр харъя. За энэ гудамж бол ерөнхийдөө өдөржингөө яваад бол бараг дуусгаргүй юм байна. Тэр хоошоогоо тэр гудамж ёо. За энэ саке амтуулж байна. Сакены гоё лангуй. За энэ саке гэдэг нь одоо эдний манайхаар бол нэрмэл юм уу да. Эдний нөгөө цагаан булааны арх нь 20 хэдэн градустай. Тэгээд нөгөө дарсан арх болохоор энэ өөрөө бас вайн гэж явдаг. Тэгээд бас гоё амттай. Хоолныхаа араас үлдээ байнгууч. Амттангуудыг иднэ. За энэ зах нь бол өөрөө их сони юм билээ. 400 жилийн түүхтэй 400 жил одоо тасралтгүй явж байгаа юм хоолны том зах гудамж юм билээ. Яг явцын дунд энэ хөгжөөд өөрөө бүр одоо яг үгүй нэг гудамж нь тэр чигээрээ хоол, нэг гудамж нь тэр чигээрээ одоо Японы дэлгүүрийн одоо брендийн хувцснууд. Тэгээд Кёотод ирсэн хүмүүс бол ерөнхийдөө энэ зах дээр ирж л одоо Нишикигээ зах дээр ирж бүх одоо шопинг бүх юм хоол уунс хүмүүс бүх юм цуглуулчт юм байлээ. Тэгээд жуулчдын бас хамгийн их ирдэг одоо газруудын нэг гэж байлээ. За тэгээд Кёото хот нь өөрөө бас нэлээд эртний хот. Тэгээд хотынхаа хэв маягийг ч гэсэн бас яг тэгээ хадгалцсан өндөр байшин байхгүй. Хүмүүс нь жоохон хуучинсаг сэтгэлгээтэй ард иргэд нь юу гэдгийг хүнцэрхэх ч гэдэг юм уу те болж игэл одоо хуучныхаа хувцсыг өмсөд гудамжаар эмээ өвгөнөр нь явж идэг тийм юм байлаа. За энэ нөгөө бас манай нэг хэдэн найз нар мод захиадсан энэ банзай мод гэдэг энэ жижигхэн давжаа нөгөө нэг юм моднууд үүдийг тэр баг шиг. За энэ чэнэс нэг энэ гоё юм шүү дээ. За энэ мод бол жишээлбэл 11,000 yen чинь ойролцоогоор 240 мянган төгрөг юм байна. Энэ бол гоё юм байна. Бас ийм мод энэ одоо хуш мод шиг л юм одоо сонирхдаг хүмүүсээ бол бас энэ хямдхан байт юм биш. Манай монголч нэг иймэрхүү юм очиж жоохон үнэтэй харагдаад байдаг. Энэ цэцгийн дэлгүүр юм биш. За энэ жижиг бол өстой гоё юм байна. За энийг савн шиг юм уус. What is this? This face wash. Soap? Yes. Very soap. Okay. Nice. This new product? This new product? 新しいの一番これは新しいのこれ
За ингээд нүрээ угаадаг юм даа. Гоё юм байна. Nice. За ийм жели юм байна. За энэ бас Японы гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас маягийн байгаа. За ийш явж байгаа цөмөрөө нэг амттангууд дээр очиноо. За эдээд энэ сэндвичүүд нь байдаг. Одоо манайд Монголд бол сэндвич бол зөвхөн одоо юу гэдэг юм өндөгтөө махта хямта ч юм уу тийм байдаг бол энэ Японы энэ сэндвичүүд байна. За энэ одоо юутай гэвэл би тань харуулъя. За энэ ингээ сэндвичүүд нь за кремтэй тэгээ махта жимстэй. Цөмөр одоо энэс намсч үзье. За тэгээ зайрмагнууд бас байна. За тэгээ гоё мочигоос намсъя. Green tea мочи. За сайхан. За тэгээд энэ ганцхан дэлхий дээр сонио хачин солиотой галзуу юм хийдэг хүмүүс яах вэ? Японод байдаг. За жишээл дэлхийд байхгүй KitKat гэж чихэр багчаад тэр нь бараг 10 хэдэн төрлөөрөө байдаг ч юм уу. За мөн дээрээс нь одоо сэндвичийг нэг иймэрхүү болтол нь одоо хөгжүүлдэг тий. Одоо гүзэн хэлцэнтэй чихэртэй сэндвич болгодог. За тэгээ эдний одоо хамгийн одоо бас алдартай юм одоо энэ мочи байгаа. За green tea мочи. За энэ бол юу гэдэг яг зүгээр энгийн цагаан будааг бол ялцаалгаад бол ийм болохгүй. Тусгай одоо нэг стикер айс гэж байдаг одоо илүү зонгаарлцсан хоорондоо наалтсан ч юм уу. Тийм цагаан будааг одоо хөтөл балбсаар байгаа гэдэг баримны шавар шиг болгодог. Одоо энэ нь ерөөсөө цэлцгнүр идэж байгаа юм шиг. За тэгээ маш их одоо ногоон цай идэж. За тэгээд энэхийн одоо юу гэдэг юм Японуудын зохиосон дэлхийд алдартай болсон сонин бас хоолнууд маш их байдаг. Жишээл одоо энэ нөгөө лоунта мөн дээрээс манжинта ч гэсэн одоо амттангуу тортууд тий. Тэгээ өөртөө маш их одоо юу гэдэг ногоо хэрэглэдэг ч юм уу. Тийм уус болохоор бас энэ хоолны соёл нь ер нь 70-80% ногоотой хоол байдаг санагдсан. За махыг бол юу гэдэг маш бага идэх юм байна. Тэгээ энэ захын хувьд бол яг японочдод өөрсдөө гэхээс илүү маш их одоо гадны жуулчд бол маш их өрөөд юм байна. Ялангуяа хятад солонгос за Европын жуулчд бол маш их өрөөд юм байна. Та бүхэндсэн ирүүл энэ одоо нишики гэдэг энэ одоо худалдааны буюу хүнсний хоолны гудамжаар бол заавал хийх хэрэгтэй байна. Маш гоё юм байна. Тэгээ би яг өнөөдөр ингээд зураг аваад явбал өнөөдөр дуусахгүй юм байна. Яг өнөөдөр би зүгээр нэг өөрийнхөө хүсчээсэн багийн махаа хамслаа. Мөн дээрээс нэг гоё темпурага идлээ. За тэгээд фреш тэр нэг ойстер байдаг шүү дээ. Одоо нэг саарл хисаага бас санаа амарлаа. За тэгээ мэдээж Японд ирсэн хүмүүс мочигаа идлээ. Тэгээ одоо бас жоохон явна. За ингээд бид нар энэчнээс захаасаа хөдлөөд хүнсний дэлгүүр орно. Тэгээд хүнсний дэлгүүрт нь одоо Монголтой бас ялгаа байд юм уу? Үнийн ялгаа байд юм уу? Гэтэ миний анзаарснаар бол талах сүү одоо юу гэдэг нь 3 удаа бараг манахаас хямдхан байгаад байгаа гэж байна. Гэхдээ илүү нэг юм чанартай байгаад байгаа санагдсан. За тэгээ энэгээр өвшөө гоё байвал бас харъя. За тэгээ ямар ч гэсэн хүнсний дэлгүүр рүү зөмөр очие. Эндхийн хоолны одоо юу бол үнэхээр гоё юм байна. Яг нэг хоол идэх гэж ирэх биш. Тэр ямар сонин гоё хоолнууд байна гэдгийг бас сонирхоод баг багаар амсаад бас жоохон нэгэ явбал бас их сонирхолтой юм байна. За энэ Кёто ч бас юу гэдэг вэ? Энэ нөгөө шаазан урлалаараа бас энэ Японд нэгт ордог гэсэн. Яа, би одоо бас нөгөө тогооч гэж ч юм уу. Ийм хаалт бас шокд орчтой. Энд бол юм гоё аяг тавгнууд ёо. Энэ хараа штэ. Харалт ямар хөөрх юм. Янз. Бас эдний нөгөө нэг аяг тавгнууд амар гоё тийм. Чамин хийцтэй. Одоо энэ миний гал. Тэнцээ ямар хямдхан баа. Энэ шүлний аяг маяг. Яасч байна. Бидний энэ яг шаазан хэрэглэлээр бол Японд бас мэдэн лагт нь орд юм шиг байна. Гоё маягнууд бас их гоё байт юм. Энэ таньж мэддэг хүн байвал шаазан идэл захиал гоё юм. За энэ хотгонууд
Эдгээр тэнгэрийн үнэтэй одоо бараг нэг ширхэг сая төгрөг мөр ээ бохом. 50,000, 40,000. Бидний төмөр мөр бол амар л байгаа л та. Гэтэ энэ чи манай гятад дахан дүүс бол маш хямдхан хийж байгаа байхгүй. Тэндээс авчаад байгаа. Гэтэ Япон ган, Герман ган. За тэгээд өөр чи хаанах гэдэг лээ. 3 л ер нь топ ган байдаг. За тэгээд бидний хутга мотх нь бол үнэхээр гоё ах уу. За энэ гоё хатаасан юмд бас байд юм байна. За би энэ далайн байцаагаас нь авсан. За эдгээр бас гоё. За энтхийн имээтэй бол таньдаг болчихлоо. Монгол гингууд асаашоро гэдэг байгаа. За энэ Бэби Кастелла гэдэг энэ одоо Японоос гаралтай юм гоё. Одоо манайхаар боовнууд байт юм байна. За энэ их гоё амттай гэсэн. Энийг бас заавал амсч үзэх хэрэгтэй гэсэн. За нэг тоглоом авна. Энэ хаашаа мөнгө хийд юм бэ? Хоёр шийдэм шүү дээ. 100 yen юм уу? Маа. Ойн худлаа дээш гараа 50-д шүү дээ. Шал худлаа юм байна. Энэ Японооч бас олхны юм хийд юм байна. Сая яг барьсан чинь дээш нь гаргуу тавьчих жоох. Чидэл юу байгаа даа байхгүй. Мангар алдтай. Онгоох цаг нь болоог байгаа. Зөвхөн бэлэн мөнгөөр өөрчлөлт. Би цонхоор авлаа. Яа, энийг хараа шүү дээ. Манайх нь ороод дотор нь өстой. Тэгээд барьцалцаар карта хийсэн ч багтааргүй байгаа шүү дээ. Ингээд одоо энэ ширээн ингээд тойроод 1 2 3 4 4 сандалтай. Тэгээд хоолой чинь архиа оон. Энэ бол өндөл амар аа. Манай мэт нэг том биетэй хүмүүс яг удаан сувал бочирж өгөх юм шиг. За ямар ч нөгөө нэг хоолныхоо годамжаас гарцсан. Одоо цөмөрөө юу явнаа? Хүнсэн дүр орноо. За одоо нөгөө дэлгүүр дээр ирсэн байна. Тэгээд энэ эдний бас хүнсний дүрийг үзье. Одоо жишээлбэл Ion гэдэг одоо энэ Японы бас сүлжээ том дэлгүүр моол байдаг. Манайхаар одоо E-Mart гэх юм уу да, E-Mart руу. Тэгээд дээгүүрээ одоо юу гэх ховц хонор тэгээд янз янзын юм байдаг. Тэгээ энтхийн бас хүнсний дэлгүүр байдаг. Одоо нэг давхарт нь байгаа. Энийг цөмөрөө бас үзье. За тэгээ энэ ч бас гэртээ хэрхэн одоо темпура Японуудын одоо бас иддэг темпураг хийж болох уу гэдгээр цөмөрөө хий. За тэгээд хүнсний дэлгүүр дээр орё. За хүнсний дэлгүүрийн байдал нэг юм хөө. За ингээд энэчнээс юм. За ингээд та нар харж байгаа хятад л яриад яваад. Хятад их байна. За энэчнээс нь явсан тэргээ аваад орох юм шиг байна. За ер нь эдний дэлгүүрт ирэхэд юм л байдаг гэсэн. За ингээд оронгууд жимсний хэсэг байна. За үнийн үзье та. За 2 ширхэг алим 12,000 төгрөг гэж энэ бас лова чангуудтай шүү. Энэ бас арай гайгүй үнэтэй. Нэг ширхэг нь 300 yen гэдэг чинь бол 7-8,000 төгрөг байна. Энэ одоо ямар амар үнэтэй алимнууд вэ? Энэ дандаа ширхгэн тэл юм. За ер нь тэгэл 3 ширхэг нь 10,000. Цоглог үнэтэй алимтай юм байна. За бодвол тэгэл айгүй гоё. Гадуур байна лааны тос мосон юм байдгүй байлгүй дээ. За энэ чинээс ногоо авнаа. Темпура дээр. За темпураг бол ямар ногоо гэдэг. За энэ дэр юм гоё амттай байцаа авчи. За энэ бол үнэхээр тофу иддэг ард түмэн бол үнэ маш олон төрлийн одоо тофунууд байна. За үнийн хувьд бол хямдхан байд юм байна. Одоо ийм 500 грамтай иймэрхүү тофунууд бол өсрэл 100 yen үт юм байна. 100 yen гэдэг чинь 2,400 төгрөг юм уу? За энэ бол бүр гоё
67 yen ч гэж байна. Энэ өстой гоё төв байх шүү дээ. За төвөнүүд бол өстой амтхан байт юм байна. Манад бол айгүй үнэтэй байдаг шүү дээ. За тэгээд бэлэн хоолнууд байна. Эдний нэрийг өндгөн өстой айгүй гоё юм билээ. Өндгийг бол шүтсэн. За тэгээд луу муу төмс нь бол ойролцоогоор 2-3 мянга манайхтай л адилхан юм. За энэ 48 yen бараг ширхэг юм шүү. За ийшээ явж байгаа самар хоогоо авъя. За тэгээ бас ихэнх нарийн ногоонууд за энэ их гоё таалагдсан бас. Энэ ингээл яг өдөр өдөрт нэрлэх одоо ингээд байцаарнууд, мөөгнүүд гэдэг 4-5 мянга гэдэг. Тэг хоол хоолнд мөр хэрчээд гоё тавьсан байт юм байна. Энэ бас гоё юм салаат, луун, байцаа чичээд 2000 төгрөг юм аашаа. Тэгээд задлаа шууд соустой байлаа л ичих. Манад нэрээ бас ингэж заруул их гоё байгаад шүү. Энэ юм их гоё. За ингээ харах. 120 г юм байна. Энэ нь залхуу хүмүүс зориулсан юм байна. Гэтэл анзаарах нь Японууд ч бас короногийн дараа ерөнхийдөө бүгд гэртээ бас хоолоо хийж иддэг болсон гэж л шүү. Гэтэ хятадуудыг бодвол ерөнхийдөө японочууд бас гэртээ их хоол хийж идэнэ. За энэ минтний авч байна. Энээс авч. Энэ темпуранд бас их гоё болно. За ингээд логон сонгон, сармис. Ингээ хоёр шиг нь 2400 юм байна. За энэ нөгөө жинхэнэ нөгөө васаби гэдэг юу гэж одоо ийм үндсээр хийдэг. Энийг одоо сайхан үрээл гэж тэг үрээрээ байна. За энэ гоё чимэглэлээ. Цэцэг янз юм байна. Гоё юм байна шүү. За одоо загсаа авъя. Тэгээд энтхийн нөгөө нэг бас Монголтой ойролцоо нөгөө хүнснүүдийг бас харна. За би сам орхоо авах хэрэгтэй байгаа. Төрс авна. За энд өстой гоё далайн гаралтай юм байна шүү. За иймэрхүү хавчмавчууд нэг 10,000 төгрөг авцаа байдаг байна. Итрэл өстой. Энэ шүү дээ. За энэ энэ да. Энэ бол ийм том. Миний гарын алганаас том юм байна. Энэ ойролцоогоор 9,000 төгрөг гэж байна. Одоо хэд юм? 6 ширхэгтэй 9,000 төгрөг. Гоё юм байна. За тэгээ түрүүний бас идээд байсан нөгөө хисааны ч махыг бас ингэ тавьчихсан байна. Энэ одоо жижиг бэби сквитүүд байна. 8-aalч 10-aalч гэдэг үү. За энэ фрэш хараа. Самар хоноод ингэ тавьчихсан. 95 yen гэдэг чи 2400 юм аашаа. Энэ хэдэн ширхэг гэж байгаа юм. За энэ сквитүүд байна. Тунаа нэм. За ямар ч сан темпуранда хийх юм да авцсан. Одоо махнуудын үнийг бас танад харуулъя гэж бодож байна. Мах бол өстой аимшигтай үнэтэй юм байлээ бурхан минь. За гахаа дахиа бол гайгүй. Гулууз молуузаараа тийм зарж байгаа юм байхгүй. Дандаа нэг юм 200 г, 300 г, 150 г за тийм махнууд байна. Жишээлбэл энэ одоо дандаа гахаа махнууд баг шиг байна. Гахаа мах хэдий 400 г гахаа мах 2400 төгрөг гэж байна. Тэгээ чи хилэн нэг ойролцоогоор 4-5 мянга юм уу? Гайгүй л юм байна. За гахаа дахиад бол үнэхээр хямдхан байсан. Гэтэ энэ бол маш олон төрөл байгаа. Одоо энэ цоройны, гуйны, хүзүүний бэкон гэл. Одоо энэ ингээд 200 г бэкон 10,000 төгрөг. Цол мах нэг 4,000 төгрөг гэж. За тэгээ ийшээ ирэнгуут нөгөө нэг айхтар үнэтэй махнууд ч байна та. Яа энэ араа бидний түрүү аваад идээдсэн нөгөө вагю махнууд байна шүү дээ. За энэ махнууд бол та нараа юуг нь харж байгаа бох те. Энэ өнгөнүүдийг харж байгаа бох. Өстой гоё. За энэ минийг бол харна шүү дээ. Ваа, чэнхөөх махна алгасан. Янз.
За эдний үнийн хувьд бол нэг 4 хэрчмэн нэг ойролцоогоор 20,000 хавцаа. Грамм нь гэдэг нь 100 хэдэн грамм нь л одоо 20,000 төгрөг шүү дээ. За тэгээд энэ 100 грамм нь 280 йен. Энэ арай жоохон нөгөө юу юм бэ? Зүгээр нөгөө гойны хэсгүүд. За энэ одоо жинхэнэ нөгөө вагю махнууд ч юм байна. Нэг ширхэг нь 40. Одоо ингээл нэг гим стейк гавтгаа далбар нь л ихэд ойролцоогоор 30,000 төгрөг, 40,000 төгрөг. За энэ бол ингээд 70,000 төгрөг гэдэг ийм жоохон бах байна. Хэдэн бэ ч одоо бараг. Хэдхэн зүсэн мах нь 60-70,000 юм шүү дээ. За тэгээ матлетууд за энэ чийлэл одоо бас хямдхан юм өртлөө өхрийн махнууд байна амталцсан. За энэ одоо 980 йен гэдэг чинь одоо ойролцоогоор нэг 20 хэдэн мянган төгрөгөөр жишээлбэл энэ 500 грамм махаас авч болж чинь хэдэн 40,000 юм байна л та. За энэ махнууд бол юм байна. Тэгэхээр Япон вагю махнууд амар үнэтэй юм байна. 4 зүсмэн, 1 зүсмэн 60-70,000. За эдний сосискнуудын үнэ зайцнууд нэрээ боломжтой санагдсан. За одоо нэг 7,000-аар жишээлбэл ингээд 500 г зайц авч. Энэ зайцнууд нь үнэхээр гоё амттай. Зайцнууд сонголтууд нь өстой гоё юм биш. За кимчинүүд. За энэ анзаарах хэдний кимчинүүд нь айгүй гоё юм биш. Энэ гоё тод уулаа өнгөтэй. Тэдний өөрсдөө бас кимчиг айгүй хэлдэг юм шиг санагдсан одоо Японууд. Кимчинүүд нь маш олон төрлийн сонголттой. За одоо нэг иймэрхүү энэ одоо хэдэн грамтай вэ? 400 грамм кимчи нэг 430 йен гэдэг чинь нэг 9,000 хавцаа юм уу да. 7-8-9,000 төгрөг юм. Тийм байт юм байна. За тэгээд ингээл ер нь би бол хэрэгтэй юм даа темперон хийх юм даа автсан. За эдний энэ сүү тарганы дангуу за тэгэл йогурт тэдний юм бол маш баялаг юм санагдлаа надад. За мөн дээрээс нь талх нарийн боовнууд бол зөв нэр. Үнэхээр супер. За манайхаар нэг ийм талх одоо чил хэд юм бэ? 4-5 мянгатай байд юм байна. Талх бол ер нь манай Монголын талхтай нь ойролцоо юм байна. Гэтэ эдний талх чинь бол ерөөсөө маш хөнгөн амттай. Маш гоё зөөлөн. За архивны лангуу бол амар байна. За манайхны нөгөө сайхан уугааддаг вискинүүд үүдэг. За Япон явуулцтай мандаа тэрийг л аваад ирээрээ. Энийг бас нэг харуулбар санагдлаа өмнүүдийн. За энэ яа нөгөө нэг Сантори чинь 2 литртэй нь 4,500 йен гэдэг чи одоо ойролцоогоор хэд юм бэ? Нэг 240 чинь 120,000 110 мянга юм уу? За энэ бол Black Classic чинь бүр хямдхан юм. 80-90,000 төгрөг. 3 литр виски байна. За тэр виски тэр шаас гэсэн бүр хямдхан 2,000 йен гэдэг чинь энэ хэдий 80,000 төгрөг юм уу? Шивлээ? 40,000 төгрөг юм шүү дээ. 40,000 төгрөгөөр ийм 3 литр виски аваад хаалтлаар гоох юм байна. За тэгээд энэ жижиг вискинууд бол хямдхан юм байна. За энэ виски бол үнэхээр хямдхан юм. За 2.7 гэдэг чинь бараг 3 литр байхгүй. За тэд нар бол үнэхээр хямдхан байт юм байна. Манайха Японд дэр ч гоё цэвэр виски ухаалтлаа уул өстой амар хямдхан байт. За энэ манай Монголд бас зарагдаад байдаг ганц хоёр виски харагдаад байна. Сантори виски нөтөх шиг байна. За энэ классик энэ ойролцоогоор үнэн нэг 30,000 төгрөг байт юм байна. 20,000 төгрөг мөн гэхэд одоо энэ Сантори байна. Бас 20,000 төгрөг. За тэгээд вайн. Вискиний хувьд бол
ерөнхийдөө маш хямдхан байт юм байна. За тэгээ кола, ундаа, жуус, өстэй толгой иргэнээр олон төрлөөрөө байна. Ямар ч мах бол үнэхээр үнэтэй байд юм байна. За тэгээ снэк. Жижиг шажиг юм бол тоолд үсгүй. За ямар ч гол юмнуудаа авчлаа. За эдний касс бол их гоё юм байлаа. Ингээд за бэлэн мөнгөд арчин. Ингээд арчин. За тэнгуутаа ийшээ мөнгөө өчнө. Удалдагч нь ерөөсөө мөнгөтэй алцдаг юм шүү. За ингээд тэгээ задгаа мөнгөний нүгээр гараад ирнэ. Бид авлаа, мөнгө авлаа. За ингээд явчихаа. Энэ касс зүгээр санагдсан. Тэгээ ийшээ ирээд нэг ширээ шиг юм дээрээ нөгөө манай нөгөө ийм артынд ороод гялгар уут мууд скотч бүх юм ингээд аваа гарчихна. За ямар ч сан одоо тэгээд хамаг ажиллаа дуслаа. Энэ нэг одоо манайхаар юу юм бэ нэг CU юм уу? Одоо эдний хамгийн их салбартаа одоо энэ 7-Eleven гэдэг энэ комбини байдаг. За энэ чэнэс цөмөрөө хоолн дээр уух юм аа. За энэ ингээд 7-Eleven гэдэг эдний одоо хамгийн их салбартаа анх одоо Америкийн компани байж байгаад тэгээд Япончууд одоо энэ сүлжээг нь бүр тэр чигээр нь худалдаад авцсан. Тэгэхээр одоо энэ дэлхийн 7-Eleven сүлжээ бол тэр чигээр одоо Японуудын нөлөөд орсон. За энд их сони юм байгаа. За сайн байна уу гэж манай нөгөө CEO шиг л хийж. За энэ орой хоолн дээр гоё мэрэглээ. За энэ альпака гэдэг энэ вайн байгаа. За энэ энтхийн ерөнхийдөө бас хамгийн их борлуулалттай вайн гэж явдсан байлээ. Тэгээ Монголд бас саяхан албан ёсоор одоо худалдаалагдаад эхэлсэн байлээ. Би яг бүр нээлтэн дээр нь очиж ирсэн. Манай Японд номер 1 штэ. За тэгээс Монголын бас янз юмуд бас энд бас зардсан байлээ шүү. Бас манай нэг эзэгтэйгээ тос байгаад байдаг. Тэр бас Японд одоо экспортоор бас энд бас нэлээд эрэлт хэрэгцээтэй гэж явдсан байлээ. За энийг арх тарсных нь хэсэг нь баг шүү. За энэ их сонирхолтой Сантори виски гэж байгаа байхгүй. Энэ араа ингээ үнийг харсан чинь 1.8 за бараг 2 литр юм ааш. Тэрний 30 мянган төгрөг авцаа. 35 мянган юм ааш. Энэ бас сүртэй юм байна. 7-Eleven лого мөн. За тэгээ орой хоолн дээр гоё энэ дарсыг бол хэрэглэнэ. За тэгээ энэ өөрсдийнх нь саке маке янз янзын цагаан арх марх. Альпака вайн бол ингээд 3 төрлөөрөө байна. Шардоне, за пинот нойр. Би болохоор энэ Cabernet Sauvignon-ыг авсан. Энэ нь илүү одоо юу гэдэг надад гоё таалагддаг гэсэн. За тэгээд нэгэн тийм дэлгүүрээр орсон ч дэлгүүрийг бас танилцуулъя. За ерөнхийдөө Монголын одоо 7-Eleven тэ GS 25. За тиймэрхүү одоо комбини гэж явдаг. За тэгээд за энэ нөгөө алкогол пивний хэсэг байна. За ингээд нөгөө манайч одоо нэг Асахи гээл Саппоро гэж алдаршаад байгаа. За тэгээд энд ингээд ерөнхийдөө өөрсдийнх нь Ебису гэдэг пив байдаг. Энэ их зүгээр юм шиг байлаа. За тэгээд пив маш олон төрлийн одоо юм бас юунууд хайбол гэдэг нэртэй баг зэргийн градустай янз янзын ундаатай холцсон юм шиг тийм өөрсдийг ууд юм бэл. За тэгээд ингээл за энэ Сантори мантори. Энэ ерөөсөө хямдхан юм байна. Пивнүүд нь ойролцоогоор нэг за манайх тэр нь ойролцоо юм байна дөө. Одоо 200 yen гэдэг чинь нэг хэдий 5000 төгрөг юм уу? Том пивнийг ойролцоогоор нэг 7000 төгрөг юм уу? Тэгээ Монголтой ер нь ойролцоо тэгтээ чүд үнэтэй. Чүд баг зэргийн үнэтэй юм шиг. За ингээд салаат янз янз юм байна. За би ямар ч вайна бол авцсан. За энэ тамхи бол өстой яоз язар байдаг юм байна. Ихэнх нь ерөөхдөө гаата. За ингээд сая юм авчлаа. Мөнгө одоо ийшээ ингээд чинь.
За. Okay, madam, please. За энэ бол нэг гадаад нөхөр юм шиг байна. お取り忘れにご注意ください。 За ингээд тамхин бол ихэвчлэн аригато ихэвчлэн юм гата тамхинууд амар их байдаг. Одоо тэр ногоон моро. За тэгэл тэр камел, мамел. Айкос. За айкосын хувьд бол манайд 20,000 за энд бол нэг ойролцоогоор 10,000 хавцал байд юм байна. Яг нэг нуглаад зардсан юм шиг. За тэгээ өөрчлөлтөө сонио хачин тамхи маш их баг шүү. За ингээд нөгөө манайхтай адилхан кофений хийх юм. За нэг иймэрхүү байна 7-11. За тэгээд би дараагийн нэг юун дээр влог дээр ерөөхдөө эдний бас юм түргэн одоо юу гэдэг энэ дэлгүүрүүдийн тухай одоо комбини гэж ярьдаг тий Lawson одоо Family Mart маш олон төрлийн юм байдаг. Тиймэрхүү бас дэлгүүрүүдийн тухай хий гэж бодсон. За ингээд гэрлүүгээ цөмөр оръё. За ямар ч тэгээд нэг явж гэртээ ер нь Японд явхлаар хөлийн уул өстэй аимшигтай өвд юм да. Тэгэл нэг алхаал хоорондох зайнууд амар ихтэй. Тэгээд бишний автобусын зуугаад яваад байгаа. Такси явахд бол энэ чинь маш үнэтэй. Жоох яваал 50-60 мянга, жоох яваал 100 мянга, жоох яваал 200 мянга. За тэр яг гоо. За тэгээд өнөөдөр бид нар темпура их тийм өрхтэй гэхлээр би энэ шар хулуу. За тэгээд та харж байгаа хэрэг би бол ерөнхийдөө нэг багтахгүй байгаа. Одоо энийг яг зогсоод ингээд толгоалга болохгүй. Тонгоож байгаа байхгүй. Өшөө тонгоо ийм. За тэгээд шар хулуу. За одоо манайхны хилээд бас нэг юм гоё мах цагтай хольж идэг навч байдаг. За тэгээд энд бас их гоё амттай одоо бас салат навч байна. За тэгээд энэ мөөг нь би их дуртай. Та нар бас одоо юу гэдэг бор мөөг зөөг те одоо цагаан мөөг Монголд бол янз. Ер нь ногоо бол айгүй олон сонголттой гэж болно. Одоо те жинжүү, минжүү, луу, мөн, төмс юу гэдэг бүгднгээр нь хийж болно. Гол нь маш нэмгэн байх хэрэгтэй. За тэгээд бидний нөгөө нэг Ion гэдэг дэлгүүрийн одоо доор супермаркетаас авсан нөгөө бидний самархоо бол энд байна. За тэгээд энэ ч би нэг жоохон өндөг хийгээд тавьсан байгаа. За энэ яг хөөхлөр темпураныхаа гол нөгөө зуурмгийг хийн. За зуурмгийн яадаг хөөхлөр шаржинсан байх хэрэгтэй. За тэгээд түрүүн би бас 7-11-ээс авсан одоо альпака гэдэг чил улсын одоо вайн байгаа тийм мерлот. За тэгээд энийг бас цөмөрөө гоё хоолтойгоо орой хоолн дээр бол хэрэглэнэ. За тэгээд ягаад альпакаг манай нэвтрүүлэгтээ ерөнхийдөө бас хамтарч ажиллаж байгаа. Мөн дээрээс нь яг саяхан би энэ альпакагийн бас Монгол дахь одоо нээлтэн дээр нь нэг 2-3 сарын өмнө баха очиж ирсэн. Тэгээ Монголд одоо бас яг худалдаалагдаад одоо бүх сүлжээгээр одоо тараагдсан гэж би сонссон. За тэгээ Японд одоо жишээлбэл альпака гэдэг энэ чил улсын вайн тий хамгийн одоо эрэлт хэрэгцээтэй хамгийн их борлуулалттай одоо топ 5 вайнд ордог гэж ярьсан. За би бас ирээд энэ дэлгүүрүүдээр нэлээд олон дэлгүүр ороход ер нь бүх лангуун дээр нь одоо 5-6 төрлөөр бол альпака бол байди байна. За тэгээ өнөөдөр би 7-11-ээс энэ альпакаг авсан. За тэгээд өнөө өвч гэсэн боломжийн өдөр тутмын одоо хэрэглээний table wine одоо ширээний wine гэж авдаг. Энэ бол орой хоол те өдөр тутамдаа хэрэгэлдэг одоо европчууд ер нь гадныхны хэрэгэлдэг wine-ыг бол table wine гэж явдаг. За тэгээд энэ болохоор 23 оны залуу wine байна. За мөн дээрээс нэг сони юм олсон. Тэр юу гэхээр Монголын брэнд Японд бол амар зарагддаг. Тэрний юу гэхээр одоо энэ тос байгаа. За Монголд энэ бол одоо эзэгтэй нэрээр бас зарагддаг баха. За энэ ч болохоор одоо Rapeseed oil гэдэг энэ ямар ч калоргүй тос гэж явдаг. За тэгээд энэ болохоор арай жоохон luxury маягийн одоо тав гарч явах юм. Тэгээд Японоор бичсэн. Энэ болохоор pure oil гэж байгаа. За энийг бол би дараа нь бас өөр хоолнд хэрэглэе гэж бодсон. За тэгээд бас Монголынхаа брендийг олоод авсан чи энэ тосороо цөмөрөө хий гэж бодчих. Энэ болохоор өдөр тутмын хэрэглээнд энэ болохоор арай жоохон үнэтэй шилмэлтэй юм. За тэгээд мэдээж бас манай Монголын экспорт нь гараад бас дэлхийд те одоо юу гэдэг дэлхийн топ одоо юу гэдэг 5 улсын нэг найлчгүй одоо Япон байдаг. За энд хүртэл одоо сүлжээ дэлгүүрүүдээр нь Монгол бүтээгдэхүүн бас зарагдж байна. Ам саатай байна гэдэг чинь бас сайн гэсэн үг. За тэгээд хоолой цөмөрөө хийгээд эхлэе. Та нар ч гэсэн бас хараад аваарай. Яг Японд одоо хийгддэг ресторан дээр те цайны газар байдаг энэ темпураг бас хэрхэн гэртээ бас цөмөрөө хийж идэх бол маш амархан. Тэгээд цөмөрөө хамт хий. За ингээд гоё махнуудаа хальталт хөндлөн нэг хэрчээд тэгээд ер нь жоохон бас нөгөө залны юм хэрэглэн л дээ. Жоохон гонцгой болдог, урт болгодог. Бүр яг тасдчихгүйхэн шиг. Одоо юу гэдэг вэ? Татаад. За тэгээд толгойн тусад нь бол шарна. За энд ингээд гоё шар болов мөөг хоёр төрлийн навч.
За энийг хараа штэ. Энэ одоо нөгөө энэ юма бэлдэж явах хооронд энэ ийм гоё бүтээгдэхүүн болж гарсан байна. Премиум Rapeseed oil гэж штэ. Rapeseed oil. Ахиухан игээд ерөнхийдөө нөгөө одоо шарсан хүмүүс идэх шиг ахиухан тосон шар бол живүүл шарна гэсэн үг. За. За энэ тосны хувьд бол энэ өөрөө одоо Rapeseed тос гэж манайхан ярьдаг тий. Rapeseed oil, Rapeseed гэдэг шар цэцэг байдаг шүү дээ. Тэр энэ нь өөрөө ямар ч тос одоо юу гэдэг холестерин агуулаагүй байдаг. За өндгөн дээр нэг ширхэг өндгөн дээр бид нар маш хүүтэн ус хийсэн. За тэгээд эдний ярин карантинаас амар хүүтэн гардаг. Хэрэв хүүтэн ус гарахгүй бол мөс хийгээд ус хотгочих болно. Гол нь тэр шоржигнсан одоо тэр нөгөө бие чи яаж бий болоод өгөхтэй юусэн ус нь маш хүүтэн байх хэрэгтэй. Тэгжээж энэ халуун досонд ороод тийм гоё шоржигнсан одоо гадаргуу үүснэ гэсэн үг. За тэгээ ойролцоогоо нэг цэцгийн шиг ер нь болгоод өтгөн болгоод орхино гэсэн үг. За одоо энэ шарж байгаа юм бол наран цэцгийн одоо навч. За энийг бас японочдод бас маш хийддэм байлаа хамтдаа гэдэг. За ялангуяа ингээд шоржигнуулаад гоё идэл бас янз юм. За энэ чи толгоонуудаа гоё шараад тавьсан байна. За энэ бол нэгдүгээр чимэгдэл болчихно. Хоёрдугаарт одоо пивны тий архины одоо сакены ч юм уу японочдод өөрсдөө арх саке пивэн дээр даруулга болоод чипс маягийн дээр нь давсцаад бол шоржигнуулаад иддэг. Тэгээ энэ бас маш том толгойн хэд одоо миний уруу шиг юм уу. За тэгээ сайхан гоё навчнуудаа наран цэцгийн навчаа сайхан шарнаа. За ингэ харж байгаа. Тэгээ улуу мөн гоё болчих тий. Nice. За мөөгнүүдээ сайхан шарчнаа. За тэгээд бас гоё тохирдгүй ногоонууд бас мэдээж байх баха. Ялангуяа гүлгэр гадаргуутай ногоонууд бас жоохон тохиромж муутай байдаг. За мөөг бол хамгийн бест. Миний хувьд бол японочдын тэмцээн дээр мөөг, чихэрлэг төмөс, хулуу за тэгээ өөр чинь одоо энэ янз бүрийн навчнууд тэрийг одоо маш ихээр хийсэн байдаг. За ингээ болцсон шаргацсан байгаа эсгүүд мөөг харж байгаа. Маш гоё шарж гисэн. Яахан ингэ. За энэ холоо тавьж байна. Аймаг гоё. Нэг хаяг гоё шарсан хуурсан юм бидгээр санагдав. За ингээ мөөг болчихно. За тэгээ хамгийн сүүлд нь самар хоогоо гоё шарчин. Тэгээ гоё чимэглээд яа. За шримпээ сайхан ингээд гурдандаа дүрээд ийм гоё том болж. Nice. Тэгээ эн чинь бас өшөө хуурай гурдан дүрээд, эмдээ дүрээд, хуурай гурдан дүрээд ингээд бүр улам нөгөө бидний нөгөө зах дээр идэх шиг бүр зузаан гуралтай болно. Би бол хийж үзсэн яг гоё. Таарсан гуралтай байл гоё. Вау, харагдаа байна. Яа. Nice. За тэгээд мэдээж шримп ч өөрөө нөгөө адаан гаралтай тэгээ усны амт учраас маш хурдан болно. Эсвэл тосон дотор ороод нэг 3-4 минут хэмтэл болчих. Гол нь нөгөө нэг живсэн тос байх шүү дээ. Тал нь ил мэд биш. Яг хийх бол бүгд тосон дотор орох. За ингэж бараг болж байна да. Яа ингэ гаргацсан. За одоо сайхан тавглаад ингээд оройн хоолой идэх бэлэн болж байгаа юм да. Ийм хурдан. Бараг 10 минут босно уу сая. Шримп энэ загасны махыг бас ингэж болно манайхан. Өөртөө гол нь бид нар нөгөө гурилаа гоё тийм шоржгонсон болгох хэрэгтэй. Ийм гоё шоржгонсон байна шүү дээ. За тэгээ ямар ч сан гоё боллоо харж байна та бүхэн. Ваа, nice. Ийм гоё. Тэгээ гэртээ темпура хийж идээд бас жаргах гэдэг. Амар шоржгоно. За яг иймэрхүү маягаар бол гэртээ темпураг бол хийгээд ич боломжтой болно аа гэдэг. Та бас хаяа бас хийж идэхэд гоё амттай. За тэгээд байн бол үнэхээр супер.
За ямар ч оройн хоолой тэгээд 50 иднэ. Ямар ч үсэн бас манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа за агуула иншүрэнс те даатгалын компани за мэдээж аялж байгаа хүмүүст бол хамгийн хэрэгтэй юм. За мөн дээрээс нь одоо дэлхийн брэнд одоо нэг Японд ирэнгүүтээ тэгээд байгаа шүү дээ. Бас Монголд ирсэнд бас таатай байна. Тэгээд Alpaca брэндийнхэнтэй бас баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэгтэй бас хамтарч ажиллаж байгаа. Тэгээд та бүхэндээ бас дараагийн дугаараар бас сонирхолтой дугааруудыг хийх хичээе. Тэгээд түр баяр та. Дараагийн дугаар уулзцаая.